би 4 сарын 1-нд иммиграшн руу орсон байхгүй юу? Манай хөх 4 сарын 2-ны өдөр орсон. Тэгээд ингээд юуны баталгааных нь мөнгийг өгөөд батлан дагаад ингээд гаргая гэд гаргаагүй. Хүүхд нь бол эмчийн заалттай байсан юм. Тийм манай хөхт ингээд эмчийн нэлтэнд байх хэрэгтэй хөхт байхгүй юу? Одоо ингээд 5 сарын 4-нд тэр том эмнэлэг дахиад үзүүлэх ёстой хөхт. Зөв. Тэгэхээр одоо 5 сарын 4-нд үзүүлэх ёстой байсан тийм. Ингээд цагтаа гээд ингээд хилээд тахад тэр хүмүүс ингээд ойлгоогүй. 20 оны турш одоо идэж уух тий хоол ундны хувь дээр бол асуудалтай байсан гэх мэт юм. Сүүлийн 3 хоногт бол хүүхэд нь хоол унд бол мууйцсан. Тийм. Тийм ингээд хүүхдээ болвол тосдноөх ёстой л доо. Тэгээд хүүхдээ хоол тосдно нөгөөгүйгээс болж ингээд манай өтгөн хатаад өтгөн гараагүй өтгөн гарахгүй болоод ингээд хоолоо идэхгүй. Битээр өнөөдөр ингээд хүүхдийн жижиг эмнэлэг рүү явахсан байхгүй юу? Манай хүүхд ингээд 2-3 өдөр хоол идээгүй. Тэгээд эмнэлэгт үзүүлээд ингээд ядаж эм авъя гээд. Тэг өнөөгөө ингээд эмнэлэг явъя гэж дагуулж гараад шууд онгоцны бодлоо явсан. Тэг би ингээд хүүхдээ ингээд үзүүлэх шаардлагатай гэж зөндөө гойсон л да. Тэг ингээд за яг болдгоо мод гэд ядаж ингээд солонгос хэлтэй ингээд найз руугаа яриад онгоцны бодлын эмнэлэгт үзүүлэе гэж хэлсэн. Тэгээд сонсоог хүлээж авав. Монголын консулын зүгээс яг ямар болж байна? Монголын консулын зүгээс надад ер нь нэг тийм авч хэлцээгүй лээ. Авч хэлцээгүй юу? Уг нь бол тухайн асуудалтай холбоотойгоор бас эмнэлэгт үзүүлнэ гэдгээ тайлбарласан. Таны биеийн байцаалт нь яг яасан юм бол? Биеийн байцаалт гэдэг нь одоо гадаад паспорт ирээ. Гадаад паспорт. Таны цагаан өгсөн гэх мэт. Тийм. Миний юу яагаад та? Гадаад паспорт маань ингээд гэрт байсан л да. Тийм ингээд би найзаараа ингээд ахуулъя. Ингэж хэлсэн. Тэгээд маань найз ингээд маань найз буцсан аваагүй. Тэгээ нөгөө нэг хүүхдийн ингээд эмнэлэгт үзүүлчээ явах байсан болохоор юу яагаад. Нэгч тэр паспорт нэг тоогоогүй л дээ. Тэгээ 5 сарын 4-нд тэр том эмнэлэгтүүд дахиад үзүүлэх шаардлагатайсан болохоор явчихна гэж бодоогүй. Манай хүүхд юу ингээд дутууд өрөөд уушигны асуудал, зүрхний асуудалтай ингээд амьсгал чадахгүй. Тэгээд бүр ингээд сэхэн амьдралах тасагдлаа. Монголоор л экваторт ордог штэ. Тийм газар ингээд 2-3 өдөр болсон. Бүр сэхэн амьдралах ухаангүй. Тийм. Монголын консулын зүгээс бас одоо Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудад одоо тайлбар мэдээлэл өгөхдөө за тухайн аав хүү хоёр бол өөрсдийнхөө хүсэлтээр явсан гэх бол мэдээлэл өгч байна. Тэр худлаа. Битээр ингээд өнөөдөр эмнэлэг явах байсан бол битээрийг шууд Инчон руу авчихсан. Битээр нөгөө эмнэлэг явна гэдэг дандаа хоёулах нэвдэг байхгүй битээр өмнө 2 удаа явжсэн иммиграшнд орсноос хойш. Тэгээд битээр ингээд хоёулах нь явахаар нь мэдээж тийш явна гэж мэдээг болохоор тэгээд хоёулах нь суугаад явсан. Тэгээд шууд авчирсан. Инчон руу. Уг нь бол 5 сарын 4-нд одоо тухайн юу те явна гэж хэлсэн үү? Одоо эмнэлэгт үзүүлнэ гэдэг одоо хүүхдээ ингээд бид нэг ингээд өмгөөлөгч хөлслөө ингээд материал ингээд бүрдүүлж өгөөд ингээд тодорхой материал бүрдүүлж өгдөө тэн дээр нь ингээд эмнэлэг явах заалттай заавал эмчийн нэлтэнд байх шаардлагатай өгдөг гэдэг нь ингээд батлагдаад ингээд өгсөн л дээ.